За өнөөдөр 2024 оны 9-р сарын 6-ны өдөр бид 2 хоногийн өмнөөс литр 80 сортын ургац хураалтаа эхэлж байна. За одоогийн байдлаар бол ургац бүрэн болсон талбайгаас 12% чигтэй бууж байна. Гаагаас энэ жил одоо зуны илүү нарнаас болсон болов гэж бодогдож байгаа. Гаагаас нэг 24-5 центнер ургац гарч байна. За тэгээд энэ жил бол цавуулга бол маш өндөр 30-аас 32% цавуулгатай гарч байна. Натууржин 750-аас 780 байна. Энэ жил бас энэ нарнаас болсон байх. Натур буусан байна. Нодон бол натур 800-аас 815 байсан. Сорт байна. Энэ жил нодон 42 центнер авсан. Энэ жил бол 25-аас 26 центнер багассан. Натур мөн ажилгүй төлбөр багассан. Нэг толгойд үрийн тоо бас багассан байгаа. За ингээд иймэрхүү сөрөг юмуд гарсан байна. Одоо нэг толгойд бол ойролцоогоор 30 гаруй ширхэг. Нодон бол нэг хамгийн багтаал 42 ширхэг байсан. Энэ жил 30 эдгээр гарсан. Ялчгүй манай энэ хийсэн одоо гаад тарихын өмнө 100 кг тарисны дараа 100 өттэй хамт энэ яг энэ хэсэгт бол амофос хийсэн байгаа. Демофос гэснийг бол бид нар хураагаад авсан. Тэндээс бол мөн адилхан хэмжээндээ гарсан. За ийм энэ жилийн ургац хураалт бол нэлээд их эхэллээ. Ямар чиг байхгүй. Ийм тариалт маань ийм амжилттай явагдаад бид нэр өтрөн дээр цэвэрлэгээ хийгээд агуулгатай хийж байгаа. Тэгээд та бүхэнд литр 80 сортын улаан буудаан. Одоо манай энэ маань 2 дугаар нэрээ продукт болж байгаа. Энэ ургацыг сонирхолтой ийм нэлээд бас төгссөн 2 удаага таригдсан энэ үрнээс хэрвээ сонирхол манай Төв аймгийн Эрдэнэ сан цэвэн буян төв компанид хандаж болно шүү.